За энэ өдрийн мэндийг хүргэе. За аялын мэдээлэл авахаар орж ирсэн та нартаа баярлалаа. Тэгээд хүмүүсийн анхан шатны мэдээлэл өгүүлэх гэж урьсан лидерүүдээ бас баярлалаа. За өнөөдрийн мэдээлэл болохоор зэрэг ер нь аялын гишүүнчлэлтэйгээр ингэж клубт нэгдэж одоо аялахын давуу тал гэж байгаа. Тэгээд түүнийг тайлбарлаж өгөх гэж байна. За компанийн хувьд болохоор зэрэг Америк нэгдсэн улсын компани 2015 оноос үйл ажиллагаагаа явуулаад одоо 200 гаруй орны сая гаруй одоо аялагч болон бизнесийн түнш гишүүдийг нэгтгэсэн ийм компани байна. За урамшууллын клуб гэж байгаа. За аялын клуб дээр нэмээд хүмүүст бас дээр нэмэлт орлого олгох боломжийг олгодог ийм клуб байж байгаа шүү. Тэгэхээр нэмэлт орлого гэж ард нь бас нэг юм байгаа юм байна гэдгийг бас манайхан зүгээр ихэн дээр нэг сонсоод авчих тийм ээ. За тэгээд аялын одоо гишүүнчлэл үүсгэсний давуу тал гэх юм бол бид нар хамгийн гол нь энгийн хүмүүсийн хувьд юм уу эсвэл асар их орлоготой баян статустай улсууд биш учраас бид нар 5 одтой өндөр зэрэглэлтэй олон улсын хэмжээний ийм одоо том тансаг аяллуудаар аялах боломж бол хүмүүст ерөө саяхан болтол байгаагүй тий зөвхөн баячуудын хийдэг аялалтуудыг байсан. Тэгвэл энэ нь одоо энгийн хүмүүст ялангуяа далайд гарцгүй эдийн засгийн хувьд бас тийм одоо тогтвортой өндөр үзүүлэлттэй биш Монгол хүний хувьд тий Монгол орны иргэдийн хувьд ийм өндөр зэрэглэлтэй аялал хийдэг болцоход байгаа нь ямар учраас вэ гэдэг нь их сонирхолтой байгаа тийм ээ. Тэгэхээр өнөөдөр ковидоос хойш 6,000 монгол хүн аль хэдийн одоо энэ тансаг далайн аяллаар аялсан байна. 4 ч одоо гэр бүл энэ одоо хөлөг онгоцон дээр хурмаа хийсэн байна. Тэгэхээр энэ бол бидний хувьд бүр бодит болоод удаж байна тийм. За тэгэхээр яагаад бид нар энийг хийдэг болчихвоо гэдэг сонирхолтой байгаа сте. Гэтэл өнөөдөр маш олон хүмүүс одоо хүртэл энийг ойлгохгүй энэ одоо өндөр үнэтэй аяллыг хийх юмсан гэж мөрөөцөө хэвээрээ байсаар байгаа. Яагаад гэвэл учрыг нь олохгүй байна, ойлгоогүй байна те. Ямар давуу талууд байгаагаа мэдэхгүй яваад байгаа гэсэн. Тэгэхээр их л мөнгөтэй байж аялах юм байна да. Энэ баян хүмүүс одоо эсвэл маш их орлоготой хүмүүс л аялдаг зүйл байна да гэж ойлгосон хэвээрээ байгаа хүмүүс бас байсаар байгаа. За тэгэхээр зэрэг энэ аялал дээр болохоор зэрэг гишүүнчлэл үүсгэснээрээ та нэг дор их мөнгө төлөхгүй аялж чаддаг болдог. За бид нар урд нь болохоор зэрэг нэг жилдээ нэг удаа ч юм уу олон улсын гадагшаага гарсан аялал хийх гэж маш их мөнгийг нөгөө бүтэн жилийн турш ч юм уу магадгүй сүүлийн 5 жилдээ ч хуримтлуулсан бүх насаараа бараг хуримтлуулсан шахуу тэр цуглуулсан хэдэн төгрөгөө үрээд ирдэг. Тэгээд үрж ирсний дараа хүн нөгөө их мөнгийг нэг дор үрснээсээ болоод сэтгэл зүйн хувьд маш их стресст ордог гэсэн судалгаа байдаг байна. Би одоо маш их мөнгөний хэдхэн хоногтой үрчлээ гэд. Тэгээд ирээд нөгөө мөнгөө нөхөж олохын тулд дахиад дараагийн хэдэн жил маш одоо эрчимтэй ажиллах юм шаардлагатай дарамттай болж ирдэг байна тийм ээ. За тэгэхээр энэ стрессээс хүмүүс чөлөөл өгдөж ийм таатай аялдаг болох нь байна тийм. Тэгэхээр энэ гишүүнчлийн давуу тал мөн байгаа сте тий. За дараагийнх нь их юм бол гишүүнчлэлийн хүчээр одоо баг хамгийн өөрийнхөө чадах хэмжээний баг боломжоор хуримтлуулж болдог. Сар болгон багахан мөнгийг хажууд ишээгээ одоо хадгаламжийнхаа дансанд тий аяллахаа дансанд хийгээд яваад байдаг. Тэгэхээр энэ маань болохоор зэрэг бид нар ингээд нэг дор надаас ингээд ховс ороод ингээд их мөнгө гарчдаггүй учраас бидэрт мэдрэгдэхгүй хэрвээ бид нар хуримтлуулдаггүй байсан бол өдөр тутмын идэх хоол өмсөх хувцас инээ тэрэ гэдэг хэрэггүй дэмий зайлшгүй бас шаардлагатай ч юм уугүй ч юм уу юмд ингээд үрээл хайчдаг мөнгөө бид нар ингээд хадгаламж руу хийждэг учраас энэ клубын хадгаламж руу хийчихэр тэр маань ингээд цуглараад хадгалагдаа байж. Тэгээ өөрөөс бас гарч байгаа нь тийм их биш учраас мэдэгдэхгүйгээр гараад тэр нь цагийн явцад их болчдөг байна тийм хуримтлагддаг. За бас нэг давуу тал нь ингэж та мөнгөө манай компанид итгээд ингээ хадгалж өгж байгаа юм чинь таныг би шагналын оноогоор шагнаад таны мөнгийг чинь би даблдаад нэг одоо 2 дахин их болгоод өгөө гэдэг энэ компани клубын гишүүнчлийн нөгөө биднэрт олгож байгаа бас нэг гоё давуу тал нь энэ байж.
Тэгэхээр та одоо сарда $100 хадгалаад ах юм бол компани чамд дахиад $100-ын тийм шагналын оноо өгдөг. Шагналын оноо нэг одоо доллартай тэнцдэг. Тэгэхээр яг таны $100 $200 болоод байдаг гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл бид нэг хадгаламжинд одоо хаан банкныхаа хадгаламжинд $100 хийчихвэл нөгөөх нь сарын дараа ч юм уу хизээж байдгийн те хэрэглэх гэхэд 200 болчиход байдаг бол одоо гайхалтай өстэй те. Тэгэхээр хизээж хаан ч одоо яг ийм хоёр дахин одоо нугардаг ийм хадгаламж гэж байхгүй. Тэгэхээр ийм боломжийг энэ компани олгодог. Тэгэхээр та гишүүншилтэй уулзраас л гэж энийг олгодог байна те. Тэгээ юугаар шагналын оноо гэдэг системээр таны мөнгөийг чинь өсгөж байна, хадгалж байна. Тэгээд танд өөрт чинь сэтгэл зүйн хувьд тав тухтай нөхцөл байдлыг үүсгэж байна. Монголчуудын хувьд бол хадгална гэдэг бол маш хэцүү сэдв. Энийг бол би үнэхээр хэлэх дуртай. Яагаад гэвэл өөр дээрээ хүртэл мэдэрч байдаг. Монголчууд бие биендээ маш их тусалдаг ард юм. Өөрсдийнх нь тэр уламжлалт сэтгэхүйд нэг юм өөр онцлог байждаг. Бие биенээсээ маш их гуйдаг. Гадаадын хүмүүсийн хувьд бол одоо хэн нэгнээс мөнгө гуйна гэдэг ойлголт огт байхгүй шүү дээ. Тэр байтугай ээж аваасаа ч тэгж мөнгө гуйна гэж одоо бараг байхгүй дээ. Одоо насан туршил 18 насны өнгөрөөл ингээл өөрийн амьдрал дээр гарсан бол ээж аваасаа мөнгө гуйвал яг хугацаатай зээлнэ. За тэг зээлнэ ч гэсэн юм байхгүй дээ бараг. Тэгэхэд монголчууд бол дандаа мөнгө гуйж яадаг. Тэгэл бүр хүүхдүүд нь ээж аавынхаа тэтгэвэр мэтгүүрийг одоо бүр хөгшин насан дээр ирсэн мөртлөөсөө л ээж аваасаа ингээд гуйж яадаг, авж яадаг ийм хүмүүс ээждэг. Нэг нь өвдөх юм бол тэгээд бүр улс орноороо нөгөө хандивт нэгддэг тий. Тэгэл ингээд өвддөг. Нэг нөхөд сургуульд явъя гэхтэл тэгэл ах トゥ амрагсаад гуйдаг. Нэг нь өвдөхөр гэр орныхоо бүх юмыг одоо зардаг, үрдэг, цуглуулдаг ийм хэцүү амьдралтай тий. Гэтэл бид нар ийм байж мөнгө хөрөнгөлүүлнэ гэдэг чинь биднэрт угаасаа бидний сэтгүүд байхгүй, хоёрдугаарт бид нар тэрийг сурсан тийм зөв дадал хэвшил байхгүй, тэгээд хөрөнгөлөөл сураагүй, хөрөнгөлөөлнө гэхээр бүр огт ойлгодгүй юм хүмүүс байгаа. Тэгэл бүр болохоо байцгаар л тэгэл нэг юм яаж игээл аргалдаг тий. Тийм учраас миний хувьд ч гэсэн би ерөөсөө мөнгө хөрөнгөлөж чаддаггүй байсан. Тэгээд нэг юм хөрөнгөлүүлээд аваа. За энийг аялахтаа хэрэглэхийн шүүгээ хадгалж байтал нэг нь тэглээгээд нэг нь өвдлөөгөөд нэг нь хүүхэд сургуульд явах гээд ингээд энэ тэндээс гуйгаад нөгөө мөнгөө нөгөө тусад нь ингээл нэгэнт л байгаа юм чинь байхгүй гэж хэлж чадахгүй тэгэл өгөөд. Тэгэл нэг мэдгэд нөгөө хадгалж байгаа мөнгө өөр зориултаар хэрэглэгдчихдэг. Аяллаас өөр зориултаар. Тэгээ тэр заавал гуйлтан дээрээ биш те. Би ч гэсэн өөр нэг ингээл аялангаа хөрөнгөлүүлж яасан мөнгөө дэлгүүр хэсээ явж яасан чи нэг таалагдсан аятайх юм гарах. Нөгөө хөрөнгөлүүлж яасан мөнгнөөс хувцас авчихчихлаа те. Гэх мэт иймэрхүү байдлаар ерөөсө хөрөнгөлөл гэдэг юм Монгол хүний хувьд бол аягүй хэцүү сэдв байдаг. Гэтэл энэ аялын компани гишүүншлийн давуу талаар та бүр автоматар сахилга баттайгаар те яагаад тэгэхээр та тэр хөрөнгөлийн данс руу татагдсан тэр мөнгө чи ерөөсө өөр зүйл зориултаар хэрэглэгдэх боломжгүй. Зөвхөн та түүнийг аялахтаа л хэрэглэдэг учраас тэгээд цоочтой авдар. Тэ нугарчихсан тэ тэгсэн мөртлөө өсөж хадгалагдаж байгаа цоочтой зөвхөн та аялна. Энэгээр зөвхөн та аялна. Энэ үнэхээр гайхалтай. Тэгээд энийг бид нарыг сахилга баттайгаар бүр ингээд хөрөнгөлөө үүсгэх гэж сургадаг юм байгаа шүү. За энийг хэлчихье. Тэгээд юун дээр болохоор аялын компани маань болохоор үүсгэн байгуулагч нь нэг удаагийн одоо Америк ерөнхийлөгчийн хувийн зөвлөх өдөр хийжсэн юм хувь хүний хөгжлийн ментор хүн байгаа Майкл Хайчсон гэж. За тэгээ энэ хүний одоо өөрийнх нь одоо маш гоё сургалт нь энэ бидний одоо энэ платформ дээр үн төлбөргүй бүх гишүүдтэй те манлайлал болон хувь хүний хөгжлийн сургалтуудыг үнгүй өгдөгөө. Энэ нь болохоор маш их үн цэн гэж би бас бодож байна. За энэ дээр биднэрт хоёр төрлийн боломжийг олгодгоо. Insider pricing үн. За мэдээж давуу талуудыг би түрүү дурдсан тий. Тэгээд ингээд гишүүнчлэр ороод ирсний дараа дотоод үн гэдэг тусгай үн орж ирдэг байна. Тэр үнэн дээр 17% хөнгөлөлт эдэлтгээ. За тэгвэл дараагийн шагналын оноо гэж түрүү дурдсан. Тэр болохоор таны төлсөн мөнгөн дээр дахиад нэг дахин нэмээд өгчдгөө гэж хэлжсэн тий. Тэгэхээр тэр оноогоо нийлсэн оноогоо аяллахаа одоо жижиглэнгийн үнэ буюу одоо нийт үнийн 50% хүртэлхийг нь хөнгөлөх ийм боломжтой байдаг байна. Окей. За өшөө юу байдаг вэ гэхээр за аялын энэ клуб гэдэг юм маань одоо юу юм бэ? Групп болж бол ингэж томорсон байж байгаа. Тэгэхээр олон улсын далайн аялын хөлөг онгоцуудын одоо
Association ийм холбооны хүндэт гишүүн ийм компани байгаа. Тэгэхээр энэ дээр өөр 70-аад гарцтай ийм том далайтай орнуудын янз бүрийн компаниудыг аяллуудыг нэгтгэсэн юм платформ баггүй. За тэгээ энэ дээр 10 хэдэн компани улс орны тэгээ 100 гаруй хүлэг онгоцууд явдаг. 21 мянга гаруй ийм далайн аяллаа сонголтоос бид нар хүссэн аяллаас сонгох юм боломжтой байждаг. За тэгээд аяллуудыг ярих юм бол ерөнхийдөө ингээд Италийн онгоцууд, Англих, Америкийнх, Норвеги, өшөө юу гэдгийг Канада, Норвегтэй, тэгээ Швед гэх мэт иймэрхүү улс орнуудын янз бүрийн ийм онгоц болгон өөр өөрийн онцлогтой хэлбэр дүрстэй одоо тий өөрсдийнх нь дизайн нь өөр ингээд зориулт нь бас өөр жишээлх юм бол Disney Cruise Line гэж байдаг. Энэ болохоор нөгөө Disney одоо бүх бааtruуд те ингээд тэн дээр явж идэг тоглоомууд байж идэг ч юм уу Disneyland-ийн бүх юм одоо тэн дээр явж явах нь те далай дээр. Тэгвэл Voyage Virgin Voyage гэж хүлэг байдаг. Энэ болохоор зөвхөн том хүмүүс одоо гардаг онгоц байж байгаа ч гэдэг. Тэгэхээр онгоцууд маань ингэж өөр зориулттай бас тогтчулттай. Тэгээд зарим одоо настай хүмүүс жоохон тайван амгалан нам гүм явмаар ахын бол юм классик загварын Английн юм том одоо онгоцоор аялж авчиртэй зарим нь илүү их одоо зугаатай хөгжөөнтэй их шоу арга хэмжээ ихтэй тийм баймаар байвал гэсэн маягаар ингээд онгоцоо бас сонгодог байна тийм онгоцууд маань өөрөө гэсэн. За энийг ингээд дуртахад юм байна. За биднэрт инсайдер үн гэж байдгаа гэсэн тэгээ энэ үнийг жишээ авах юм бол 3,000-ын одоо 2 хүний одоо аялал байлаа гэж бодоход дотоод үнээр 17% хямдрах юм бол $2,490 болоод газар дээрээ $510 хэмнэн энэ чинь маш их мөнгө байна шүү дээ Монгол төгрөгөөр тооцох юм бол. За шагналын оноо хэрэглэнэ гэдэг нь одоо 3,000-ийнхаа аялал байлаа гэж бодоход таны хуримтлал чинь 1,500-тай байх юм бол нөгөө 3,000-ын талыг нь та шууд хуримтлал дээрээсээ төлчих нь. За 1,500-тай хүн хизээ болдог вэ гэхээр өөрөөсөө 7 сар хуримтлаа хийсэн байхад 7 гэдэг чинь 2-14 гэдэг та $100 хуримтлуулдаг хүн байлаа гэж бодоход 7 сар хуримтлал хийсний дараа танд $1,500, $1,400, $1,500 болсон байх нь. Тэгэхээр энэ 7 сарын дараа гэхэд та 3,000 аялал захиалгаж ерөөсөө тал үнийг нь шууд хуримтлалаараа төлөх хэмжээний болцсон байх нь шүү дээ, 7 сар хуримтлуулахад. Тэгэхээр 7 сар $100 бол нэрээ юу ч авч хүрэхгүй дуустдаг ийм мөнгө болж хувирсан тийм мөнгөний инфляц бол маш хурдтай явагдчихна. Манай Европт юмны үнэ маш өндөр болсон. За тийм учраас бид нар бол одоо 100 еврогоор 2 удаа дэлгүүрт ороод нэг хүссэн бүх юмаач баг авчиж хүрэхгүй ийм мөнгө болсон байгаа. Тэгэхээр тэрийгээ одоо хадгалаад байнгут биднэрт үнцэн авчирч өгч जैन тий хадгалсны дараа нөгөөх нь 100-аас 100-200 болчих юм байна. Бас тэгээд дээр нь ийм одоо тусгай хямдхан биднэрт ийм саналуудыг өгдөг байх нэ гэж ойлгож байна. За тэгээд биднэрт одоо энэ компани маань зөвхөн далайн аялал хийгээд байдгүй бас маш олон дэлхийн хэмжээний бүх улс орнуудын 430,000 гаруй зочид буудлуудыг бас санал болгодог амралтын газрууд байна. За энэ дээр Монголын маань бараг 20-од зочид буудлууд бас байгаа. Шангрилагаас эхсүүлээд бусад жижиг буудлууд. За тэгээд сая 2024 онд бас газрын аялал орж ирсэн. За энэ дээр бол 400 гаруй газрын аялал зөвхөн Монголоос гэхэд байж байгаа харагдсан. Мэдээж бусад орнуудаас бол ойлгомжтой. За зүгээр энэ буудлын дээр инсайдер буюу тэр дотоод үнээр ингэж хямдралыг зүгээр энэ жишээ болгож харуулсан байна л да. За буудлын дээр 17% хямдрал эдлээд байвал энэ чинь бас л сайн хөнгөлөлт тийм ээ. За Монголын мань буудлууд байгаад маш их талархдаг би. Одоо гадаадаас найзуудаа урьвал гадаадаас өөрөө ч гэсэн богино хугацаагаар очивол эдгээр буудлын энэ дээрээсээ ингэ захиалчих нь штэ. За энэ жишээ бол зүгээр одоо 1269-ийн зочид буудал 5 шөнийн те одоо Франкфурт, Германы Франкфуртын буудал Marriott байна те. Энэ дээр $1,269
5 шөнө гэж тоологдож байхад бид нар хэрвээ дотоод үнээрээ захиалах юм бол $215 газар дээр хэмнэхнэ, $1054 төлөхнэ гэсэн юм жишээ явж байна. За тэгээ энэ stay буюу газрын аялал 24 оноос нэмэгдэж орж ирсэн гэж хэлсэн. За газрын аяллаа тухай бол яг өөрсдөө нэмэлтээр ингээд бид нар угаасаа л энэ платформ дээр ингээд аялна гэд нэг ороод ирэнгүүт ямар ч хэлсэн ийм 3 төрлийн чиглэлээр биднэрт үйлчилгээ үзүүлдэг байх нэ гэд ойлгочлоо тий. Окей. За маш их газрын аяллууд бол байгаа. Тэгэхээр газрын аяллыг болохоор бид нар хаа явж байгаа газараа зөвхөн далайн аялалтай үедээ биш энэ тэнд ажиллаар явж байхдаа тий нэг богино хугацаагаар нэг газар руу явахдаа тэр газрын аяллыг энэ дээрээсээ аваад ингээд ашиглах боломжтой байна. Окей. За ямар хуримтлал байдаг вэ гэдгийг хэлж өгье. За 3 төрлийн хуримтлал байдаг. За хамгийн томоос нь ингээд эхлэе. Энэ компани ерөөсөө зөвхөн $100 хуримтлуулдаг байснаа саяхан ийм 2 хувилбар нэмж оруулж ирсэн. За шинэ хувилбар премиум гэдэг нь та $250 идэвхжүүлэлт эхэлж хийн $250 сарын төлбөр хийгээд яг эхлэхдээ премиум гишүүн болохын тулд эхлэхдээ $500 хийгээд тэгээд шууд энэний дараа $800 болж нөгөө мөнгө маань 250 дээр чи 250 компани нэмдэг гэж хэлсэн шүү дээ. Тэгэхээр 500 идэвхжүүлэлтийнхээ 250-тай компани нэг $50 шинэ гишүүдэд одоо бэлэг болгож өгөөд ингээд $800 шагналын оноотой газар дээр болдгоо. За манай шинэ аялагч гишүүдээс дөнгөж оронгуудаа шууд энэ $800 шагналын оноогоо ашиглаад аялаа захиалаад одоо ингээд 12 сард шинэ жилийн яг тэр он солигдох мөчид далай дээр Дубайд, Катар гэх мэт орнуудаар явахаар ингээд аялаа захиалсан манай гишүүд маш их байгаа. Бид нэр өвлийн одоо багийн аяллаа Дубай, Катар, Бахрейн тэгээ бас нэг арал байгаа. Тэгээ Абу Даби, Эмиратын нийслэл нь за ийм 3 улсын 5 хотоор явах юм аялал захиалсан. Тэгээд манайхан шууд ингээд яарч байгаа тохиолдолд хурдан одоо ингээд аялмаар байна. Эсвэл том гэр бүл олуулан аялах гэдэг байгаа. Эдгээр ийм тохиолдолд ерөнхийдөө ихэнхдээ хүмүүс энэ премиум аяллыг сонгодог. Премиум гишүүнчлэг яагаад гэвэл энэ нөгөө таны мөнгө маш хурдтайгаар өсөддөг байхгүй. Сард 250-ийг та 500 болгоод байна гэдэг чинь баг 2 сард л ерөөсөө $1000 болж шүү дээ. Тэгээд эхнийх нь бүр 800 болоод ороод ирдэг болохоор дараагийн сард дахиад 250 ихэд дахиад 500 гэдэг чинь бүр 1000 гараа явчих чинь тий. Гэх мэт ингэж маш хурдтай хуримтлалаа их болгоод хурдан аялья гэж байгаа. Тэгээд нэлийн ийм олон гишүүдтэй том гэр бүлүүдийн хувьд өдр бол энэ маш гоё хувилбар байна. За тэгээд энэ одоо хамгийн хязгааргүй лимитгүй ийм одоо гишүүнчлэл гэж ойлгож байна. За ингээд insider pricing-ийнхаа үнээр хязгааргүй тооны аялал бас хийх боломжтой. Сар бүр хуримтлалаа 250-аар хийгээ явна. $500 нийтдээ шагналын оноотой болж явдаг. За энэ бол маш гоё хуримтлал шүү. За тэгээд классик гишүүн болох гэдэг дээр болохоор энэ угаасаа зөвхөн энэ 100 л хуримтлуулдаг анханасаа байсан юм билээ. Тэгээд энэгээр ихэнх хүмүүс яг ордог. Ерөнхийдөө нэг гэр бүлийн нэг ийм гишүүн классик юутай байхад гишүүнчлэлтэй байхад одоо гэрийнхэн дахиад нэг 2 дахь том гишүүнчлэлийн 2 дахь том хүн үнгүй аялал дээр нь орж ирдэг учраас аль нь ч байсан ер нь бол гишүүн болохын давуу тал тийм ээ. За энэ дээр эхэлж идэвхжүүлэхдээ $100-ороо хуримтлалыг чинь $100 гээд 200-аар эхэлдэг. Тэгээд шагналынхаа оноо нь болохоор $350 болчдөг тий. $50 нь компани бэлэг болж орж ирдэг эхний сартаа. За тэгээд дараа сараасаа дандаа 100-аа төлөөл 200 болгоо яваад байна. Тэгэхээр энэ маань бол маш хүмүүсийн их түгээмэл ашигладаг хуримтлалын хэлбэр байна тий. За стартер гэж бас нэмж орж ирсэн. Энэ бол яг хөө ерөнхийдөө би ингээд 100 бас хуримтлуулчих гэхээр арай болохгүй байна. Өнөөдрийн нөхцөл байдал жоохон тийм байна. Гэхдээ би ямар ч гэсэн багч гисэн хуримтлалтай болжээ гэсэн ийм хүмүүст жоохон боломжгүй байгаа хүмүүст зориулсан тий цаг үед нь тохирсон ийм хуримтлал байгаа. За энэ дээр та $50-ороо шууд эхэлнэ. Тэгээд эхний сардаа компани нөгөө нэг бэлэг $50 өгж байгаа болохоор $100 болчихно. Тэгээ 2 дахь сараасаа зөвхөн 50-аар төлөөд яваад байна. Таны нөгөө $50 чинь
одоо нөгөө нэмэгдэж 50 орж ирэхгүй. Ерөөсөө энэгээрээ л ялгаатай. $100 дээр чи 200 болж байсан, 250 дээр чи 500 болж байсан бол энэ дээр та 50-аа хийгээл 50-50-аараа л хадгалагдаад байна. За тэгээд үүний дараа 4 сар цаг тухайд нь хуримтлаа хийгээд 4 удаа $50 хийсний дараа танд нөгөө нэг анх идэвхжүүлэхэд $100 илүү төлж байсан бол тэрийг төлөхгүйгээр шууд классик хувилбар руу шилжээд 100-г төлдөг ийм классик гишүүн болох боломжтой байдаг. Тэгэхээр ийм 3 төрлөөр та хуримтлаа үсгэж одоо гишүүнчлэлээ бий болгож болох нэ гэж ойлгож болно. За тэгээд энэ дээр нэмээд усан онгоцны тухайд би нэг жоохон юм нэмээд хэлээд өгье. За би бүр анхныхаа аяллыг 2 жил хуримтлан хийж байгаад яг шинэ жилийн үеэр охиныхоо амралтаар хийж байсан. За энэ аялал дээр би 31 Монгол ах эгч нартай таарлцсан. Тэр аялал дээр би Европоос охинтойгоо ойлгохноо ингээд очсон байсан. Ерөөсөө монгол хүн харагдахгүй байсан чинь хоолн дээр хүмүүстэй таарсан чи харин монголчууд байсан. Тэгсэн тэд нэр 60 гаруй насны хүмүүс бид нар ангийн аяллаа ангийн одоо нэг уулзалтаа хийж байгаа гэж ярьж байна. Тэгээд тэд нэр 2 жил хуримтлаа үүсгээд ангийн уулзалтаа бүр тэр Италийн том 5 отон онгоцон дээр хийгээ явж ирсэн. Тэгээд тэд нар юу ярьсан бэ гэхээр бид нар ингээд урд нь энэ ангийн уулзалт хийхэд ингээд хэн нэг нь бие биендээ үйлчлэх заавал ингэж нэг одоо ямар нэг байдлаар ийм нөгөө хамтдаа ярилцаж суух тэр цаг нь жоохон хомс байгаад байдаг юм л дээ. Эсвэл хэн нэг нь одоо нөгөө юугаа хийн юу лээ хорхог боодгоо хийнч гэдэг юм уу, хэн нэг нь бие биендээ үйлчлэгч гэдэг юм уу, ингээд бидрээс өөрсдөөс айгүй их ажил гараад байдаг. Орон зай тэгэл байр сав гэл ингээд айгүй олон юм бид нар өөрсдөө хийх хэрэгтэй байдаг бол энэ далайн аялал дээр бид нар ерөөсөө тэр бүх цагийг өөрсдийнхөө хоорондоо ярилцах, зугаатай байх энэ чанартай цагаан бий болгонгуудаа хүнээр үйлчлүүлээ явж байгаагаараа бид нар үнэхээр их гоё одоо явж байна. Тэгээд дээр нь бид нар амарч чадчихээн. Тэгээд газар үзэж जैन тэгээд олуулаа байна. Бүгдээрээ гоё ярилцаад бужигнаад ингэж гоё яваад ингээд ангийнхаа аялыг хийлээ гэжсэн байхгүй. Тэгэхээр энэ санаа авах бас зүйл гэж би бодсон учраас энийг хэлж өгч байгаа. За тэгээд 2 жилийн дараа тэр анхны аяллаа хийсэн. Тэгээд би өөрөө говийн хүн байгаа. Тийм учраас уснаас айдаг, усыг огт ойлгохгүй байсан учраас бүр ямар ч цонх байхгүй кабин өөрөө одоо ингээд цонхгүй өрөөгөө хэлж байгаа тийм. Тэгээд тийм өрөө авч одоо анхны аяллаа хийж үзсэн. Тэгсэн чинь тэр далайн одоо аяллаа онгоцууд гэдэг чинь бүр миний бодож байгаа шиг тэр одоо ус нь харагдаал дайвалзал дотор мухараад байгаа юм ерөөсөө байхгүй. Маш том одоо 19-өөс 23 давхар одоо дээдлийн том онгоцон тийм 23 давхар ээждэг. 10-аас 19 23 давхар ийм онгоцууд явж байгаа. За тэгвэл тэр онгоцууд нүсэр том одоо явдаг нэг юм хот шиг л юм явж байна. Тэрэн дээр хүмүүс одоо сар аялж байна. 2 сар, 6 сар бүтэн жилээр онгоцон дээр явж идэг хүмүүс бий болсон. Тэгэхээр тэр юу гэж ойлгогдох гэж байна. Тэгэхээр тийм удаан далай дээр явж хахад юу ч утгагүй тэн дээр яваад байна. Тэгэхээр тэр бол ерөөсөн хүний хэрэгцээний бүх юм байж гинэ гэж ойлгож болж байгаа. Тийм. Тэгэхээр тэн дээр та хичнээн хоног явсан таны ая тухайг хангасан бүх одоо үйлчилгээ хэрэгцээтэй зүйлүүд чинь тэр онгоцон дээр байгаа гэж ойлгож байна. Нэг юм том юуны том үйлчилгээний төв юм шиг эсвэл юм юуны нөгөө нисдэг онгоцны буудлууд шиг юм нүсэр том юм дотор л яваад байгаа байхгүй. Ерөөсөө усан онгоцон дээр явж байгаа гэж мэдэгдэхгүй ийм байдалтай байд юм бэлээ. За тэгээд анх тэгж аялж яснараа одоо дурсаа бодсон чинь анх эхлээл нөгөө чандам саваа чирээл ингээл хичнээн одоо ингээл гайгүй газараа явсан ч гэсэн бидний чандам сав чирэх үйл ажиллагааг юм хүн хийгээд өгөх нь их ховор штэ тий. Тэгсэн чинь тэн дээр ч бүх үйлчилгээ яваал ороод чандамаа өгөөл тэгэл ерөөсөө хичнээн давхарт өөрийнхөө өрөөнд дээр очиход өрөөний чи өөдөнд хамаг эмээ чинь бэлдсэн буцаа гарах болоход хамаг эмээ чи өөдөнд авчираа тавьсан. Тэгэл үнэхээр тав тух хүний үйлчилгээ гэдэг юм тэн дээр өстө бүрэн дүүрэн одоо байж байгаа. За тэгээд усан онгоцнууд дээр та нар маань 5 төрлийн зүйл ерөнхийдөө дундчлаад зүгээр 5 зүйлийг үнэтэй юм байна гэж би гаргаж ирснийг хэлэх гэж байна. За хувийн үйлчилгээ гэж юмнууд авах юм бол үнэтэй байсан. Тэр нь та нүүрэндээ массаж илүү хүсээж сулах гэх мэт одоо ийм
яг өөртөө ингээ авж байгаа үйлчилгээ бол нэмэлтээр мөнгө төлж исэн. За дээр нь арх согтууруулах ундаа эргэлэх юм бол мөнгө төлнө, өөрөө ингээ худалдаж авна. Тэрэн дээр багцууд бас байж идэг. Жишээлх юм бол нэг $7-9 коктейлс байлаа гэж бодоход та багцлаад 10-аар нь авчих юм бол нэг $5 юм уу $4.50 ч юм уу тий $4.50 ч юм уу гэх мэт ингэж хямдраад багцлж авах нь илүү зүгээр байдаг. Олоолаа явж байгаа хүмүүс бол ингээд багцлаад аваад ээж бас болдог. За согтууруулах ундааны хувьд бол одоо чамдаамны юм гэж ярьдаг те монголчуудын маань хувьд бол чамдаамдаа 2 литр шингэн зүйлтэй явж болдог. Нисэх онгоц ч гэсэн адилхан те тэр юунд нийт нөгөө том тээвэрт өгж байгаа юунда мэдээж гар чамдаам биш. За тэгэнгүүт тэр 2 литр маань бидний хүлэг онгоцон дээр бас хүчинтэй байж идэг. Тэгвэл бид нэг хүнээр өөрчлүүлээ гоё юм уух чинь бас өөр штэ тий. Заавал юм лонголонгоор нь авахтаа бас голно штэ. За тэгэхээр ийм согтууруулах ундаага бол бид нар мөнгөөр авах нэ гэдэг ойлгочих тий. За казино маш олон улсын хэмжээний өндөр зэрэглэлтэй казино тэр онгоцон дээр явж идэг. Тэнд бид разаа үзэж гоё зугаацж тий. Одоо тоглоё гэвэл мөнгөөрөө мэдээж тоглоно. За маш гоё брендийн дэлгүүрүүд тэн дээр явж байгаа. За дэлгүүрүүдийн хувьд бол бас мэдээж та өөртөө хувцас авч байгаа юм чинь хувцас сунар юу гэдэг мөнгөө төлнө. За ийм мөнгө орох юмнуудыг хэлж байгаа шүү. Нэмэлтээр та бодолтой байвал заавал мэдээж авах албагүй. Заавал казино тоглох албагүй шүү дээ. Гэхдээ зүгээр яг ийм юмнууд байгаа учраас оролцыг үл мөнгө хэрэгтэй. За бас нэг анзаарсан юм болохоор интернетэд сошиал медиа сувгуудад нэвтрэхийн тулд өөр ингэсэн интернеттэй явах нь зүгээр байд юм байлаа. Яагаад гэвэл тэр тухайн хүлэг онгоцууд дээр өөр ингэсэн Wi-Fi бол байгаа. Гэхдээ тэр нь болохоор бидний зөвхөн нөгөө нэг тухайн үед хэрэглээд тухайн үеийн тэр одоо аялагч нарын бүгдийн зохион байгуулалтанд оруулж те ямар газар ямар концерт болох гэж байгаа, ямар газар ямар хоолндоо хэдэн цагаас орох юм, ямар үзүр үйлчлэгээ, ямар програм байгаа вэ гэдгийг тэр олон хүмүүсийг одоо тэр том онгоцууд чинь бүр 3,000-аас 4,000, 5,000 хүмүүс нэг дор ийм онгоцон дээр явж байгааг одоо та нар байна. Тэгэхээр тэр олон мянган хүн зохион байгуулалтанд орж хаанаач очир дараал үүсч стрессттэй ингээд тав тухгүй байдал үүсэхгүйгээр тийм явна гэдэг бол тэр аппликейшн тэр зохион байгуулалт нь маш өндөр учраас ямар ч асуудалгүй явагдчихэдэг. Тэгэхээр бид нар тийм тэр усан онгоцны интернет гэж бол байгаа тий. Тэгтээ тусдаа бид нар сошиал медиа сувг дээр лайв хийгээл рил хийгээл одоо ингээл явъя гэх юм бол бид нарт өөр ингэсэн интернет хэрэгтэй болдог. Тэрийг худалдаж авч болдог. Жохон үнэтэй санагдсан. Тэгэхээр манай Монголоос явж байгаа хүмүүсийн интернетийн асуудал eSIM гэдэг юмнууд те янз бүрийн гоё үйлчилгээнүүд олон улсад байдаг болсон гэсэн. Тэгэхээр тийм юмдаа бас анхаарал тавих ёстой шүү. Тэгэхгүй л жохон өндөр үнэтэй 7 хоногийн интернет гээд $75 авч исэн санагдаж байна. Италид явж байгаа. Дубай болохоор өдөрт нь ер нь өдрийн интернет авсан ч одоо зарим өдрөө интернетэд ороо заримдаа орохгүй яваад тийм ээ тэгж бас болно. За үнэгүй гэх юм уу ерөнхийдөө бидний үнэнд бидний нөгөө хуримлуулж байгаад аялж байгаа гишүүнчлэлээр маань багтчихсан байгаа нэг сайхан үйлчилгээнүүд байгаа. Тэгсэн мөртлөө үнэгүй гэж хэлэхэд дэндүү хайрламар дэндүү их үнцэн шингээсэн дэндүү их сэтгэл тэр гоё үйлчилгээ тэ тав тухыг санал болгосон ийм сайхан үйлчилгээнүүд байдгийг би хэлж өгмөр байна. Тэр нь болохоор нэгдүгээр биднэрт гишүүнчлэлтэй учраас бүртгэл үүсгэсэн хүн нэг яг өөрийнхөө одоо аялын үнэн дээр үнэгүй авч идэг. Ерөөсөө энэ бол гишүүнчлэлийн маань хамгийн нэгдүгээр давуу тал ах гэж бодож байна те. Та айл гэрийн нэг л гишүүн одоо тий хуримтлал үүсгээд одоо $100 хадгалаа явдаг хүн байлаа гэж бодоход гэр бүлийнхээ гишүүн ч юм уу эсвэл нэг найзыгаа ч юм уу хэнийгээ ч үгүй яг нэг том хүнийг үнэгүй та яг өөрийнхөө үнэн дээр багтаагаад аваад явдаг. За тэгээ мэдээж 2 дахь 3 дахь гэсэн хүмүүс орж ирж болно. Хүүхдүүд мэдээж нэмж орж ирнэ. Тэднэр дээр бол яг ингээл орны маань нэг өрөөний хүртээмжээс хамаарат ингээд үннүүд нь нэмэгдээд ингээд тооцогдоод явдаг. Окей. Тэгэхээр мэдээж олон хүмүүс орж болох өрөөнүүд мэдээж хямдхан байгаа. 2 хүний өрөө эсвэл илүү тав тух штэ тий. Хоёулах нь өрөөндөө нэгдэг чинь тэгэхээр илүү арай үнэтэй байдаг. За мэдээж эрэглүкс өрөө тэгэл такттай өрөө гээд ингээ өрөөний зэрэглэл жоохон илүү том талбайтай илүү тав тухтай байдлын санал болгох тусмаа өрөө маань үнэтэй болж идэг тий. Энэ бол ойлгомжтой. Буудал дээр ч гэсэн яг адилхан тий.
За хот хоорондын улс хоорондын зардал гэдэг юм ер нь бол хүмүүс энийг ерөөсөө ярьдаггүй. Тэгээд энийг хүнс нь өгдөггүй. А би болохоор Европт амьдардаг хүний хувьд Европ яг хөө жижигхэн ч гэлээ гэсэн нэг хотоосоо нэг улсаасаа нэг улс руу явахын хоорондоор хаяж 600 км 6 цаг хурдны зам дээр 6 цаг давхад миний амьдарч байгаа газраас Италийн Милан ордог байхгүй юу жишээ нь зүгээр. За тэгэнгүүт би энэгээр юу хэлмээр байдаг вэ гэхээр энэ усан онгоцон дээр гарчаад хотоос хотын хооронд улсаас улсын хооронд ингээд унтаж байхад чинь хүргээд байгаа энэ тав тух энэ бол юугаар ч орлоошгүй зүйл ээ. Энийг ерөөсөн хүмүүс анзаардаггүй юм санагддаг байхгүй. Би өөрөө ингээд хот улсуудын хооронд машин бариад явна гэр бүлээ суулгаад эсвэл такси унаа галт хэрэг те автобус ийм юмар явж байгаа ш. Тэгээд юуны бензин тосны үнэ амар өссөн те. Европ бол ялангуяа бүр айгүй амар хямарсан байгаа. За тэгээд яг ийм хэцүү үе дээр бид нар усан онгоцон дээр тэр зүгээр л ингээд халуун орон дотроо сайхан ингээд таваараа унтчаад босоход чинь чиний хүссэн тэр газар очичоод байдаг нь үнэхээр гоё. Тэгээ чи жандам саваа дээр нь баглаал, буулгаал, чирээл тэ ингээл явахгүй байна тэ. Тэгээ үнэхээр ямар гоё тав туухт энэ дээр байдаг гэж. Тэгэхээр та хичнээн 1000 км-ийн зам туулах гэжсэн ч гэсэн усан онгоцон дээр та үнэхээр халуун орон дотор унтаал босохдоо та зарсан газар очсон байдаг. Энэ дээр би маш их үн цэн өгдөг юм байна. Энэ маань бол үнэхээр их мөнгө хэмнэж байгаа. Бид нар ямар их мөнгийг такси унаа галт тэрхэн төлдөг гэж тэ. Тэгэхээр энэ бол үнэхээр үн цэн юм байна. За тэгээд ийм юм байдаггүй болохоор үнэхээр сайхан байдаг. За усан онгоцон дээр хүүхэд арга үйлчилгээ байж идэг. Тэр нь бага насны ерөнхийдөө насны хүүхдүүдэд тохирсон гоё програмтай. Тэгээд яг мэрэгжлийн тийм багш нар те таны хүүхдийг асраад хараад зугаацуулаад тоглуулад те ингээд байждаг. За тэгэнгүүт та өнөөдөр одоо хантайгаа ингээд хүүхдүүдтэйгээ явж илээ гэж бодох хантайгаа сайхан орон зоогонд ороод хүүхдүүдэд тусдаа ингээд одоо байлгамаар байх юм бол те нэг хэдэн цаг тэнгуү тэр хүүхдээ тэнд авчиж өгчөөд тэгээд таваараа суучхны санаа амар тийм ээ. Тэгэхгүй ингээл өрөөндөө үлдээгээл за юу хийжээд юм болч гэдэг юм нэг ингээд нэг ар дээр нэг санаа зовох юмтай байдаг. Тэгж байхгүйгээр бага насны хүүхдүүд эдэртэй авах юм бол бас өрчхөнд илүү тухтай те. За энэ үйлчилгээ бас их сайхан үйлчилгээ тий. За дараа нь спорт заяа тэр актив одоо үйл ажиллагаанууд тэр одоо өглөөний гүйлтч гэдэг юм уу фитнес зааланд одоо дасгал хөдөлгөөнөө хийгээд энэ спортын нэртэй төртэй одоо энэ лаг олон улсын спортын багийнхан хөгтөл аялангаа тэн дээр бэлтгэлээ хийгээл явж идэм бил. Бөөнөр ингээд яг адилхан хувцастай юуных нь баг командын лого ингээд байж байгаа дэр надад таарлтчихлээс нэг удаа бас аялж явхад. Тэгэхээр зэрэг тийм гоё бүхэл бүтэн таныг одоо тэр аялын туршид таны та дасгал хийдэг бол дасгалаараа тасрах ямар ч шаардлагагүй те йога хийдэг бол йогийн чинь заал нь байж идэг тэр байтугай шинээр сурах гэж яах юм бол багш нь хүртэл байж идэг те тэрэн дээр тэр хугацаанд би Латин Америкийн бүжиг сураад бууна гэх юм бол бүжгийн тэр багш нар хүртэл үн төлбөргүй танд хичээл хийсэн загаа тэр олон төхөөрөмжөө тэр заал талбай бүх юмнуудаар та үнгүй хангагдаад аялаа явж идэг шүү. За окей. За энэ дараа нь урлаг соёлын бүх үйл ажиллагаа, театр, үзүр үйлчилгээ, концерт, лайв хөгжим юу байдаг. Энэ бүгд таны аялын туршид үнгүй ээждэг. Нэг өдөрч тийм юмгүй орой гэж байхгүй. Нэг өдөржингөө одоо маш их хөтөлбөртэй байждаг. За онгоц болгон өөр шүү. За тэгэхээр онгоц болгоны программын дагуу бид нар ингээд уйдах завгүй аялж идэг тийм. За тэгэхээр зэрэг энэ гоё entertainment үйл ажиллагаа нь шоу арга хэмжээнүүд тэгээд шөнийн 2 цаг хүртэл ингээд диско бүжиг тийм. Тэгээ янз бүрийн юм хөтөлбөрүүд ийм юмнууд ингээд ороод явж идэг. За эдгээр нь бол мэдээж яриг бас үнгүй. За дараа нь хамгийн их мөнгө ордог юм юу вүлээ манайхаа? Хоол. Хоол унд. За хоол унданд бид нар чи хаа явж байгаа газар хүн хоолоо хэмнээд тавтай аялна гэж эзэж байхгүй шүү дээ. Сайхан газрын хоолыг идэж амттай гэртээ иддэггүй хоолнуудаа идээд идэрт гэж сайхан эн чинь бас нэг аялж амархын нэг хэсэг шүү дээ. Хоол гэдэг маань тий. Тэгээ сайхан таашаалтай амармаар байдаг. Тэгээ тэрэн дээр одоо Европ бас дахиад нөгөө Европ гэлтгүүлдэ дэлхийд дахнараа юмны үн маш их өндөр болсон тий. Тэгээ хоолны үн амар их болсон.
сүүлийн үед манай одоо Европ нэг ийм эдийн засгийн албаны судалгаа гарсан байсан. Ресторанд ордог хүмүүсийн тоон бүр одоо 50-аас доош одоо дээш 50-аас дээш хувь гэсэн хэд тэр чинь хэдэн сарын судалгаа байлаа да нэлийн хэдэн сарын өмнө одоо бүр их болсон баг. Одоо маш их хүмүүс ресторанд хоол идэж чадгаа байж байгаа. Энэ Европын ер нь гадуур хооллдог улсууд байсан шүү дээ. Тэгээ одоо бүр гэртээ хоолоо хийцгээдэг болсон. Дийлэхгүй болсон. 5 хоолныхоо мөнгөийг дийлэхэ болж байгаа. Нэг 5 хоол $30 доошо бараг байхгүй шүү. Айтайхан юм идэх гэвэл шүү. Би зүгээр гудамжны нэг ийм хавчуулсан талах яриаггүй тий. За тэгэхээр зэрэг өнөөдөр бид нар 5 дахь тухтай аяльгээд хоолоо хэмнээ явах ямарч боломжгүй. Хүүхдүүдээ өсгөөд хямдхан юм одоо аялын туршдаа өгөө явах боломжгүй. За хэмнэхгүй байлаа гэхэд бид нар маш их мөнгө хоолндоо зарах байхгүй. Гэтэл энэ ус онгоцон дээрээ бид нар буу хүртлээ идэж чаддсан бол жингээ нэмчин гэж аахгүй бол өстэй тэгээд дуртай хоолоо идэж байгаад будгаа. За энэ хоолнууд нь зүгээр нэг хоолнууд биш шүү. Зэрэглэлтэй маш гоё хоолнууд байдаг. Энэ нь одоо Итали ресторан юм уу, Аз юм уу, одоо Европ хоолных юм уу, ямар хоол идмээр байгаа юм те өндөр зэрэглэлтэй ресторануудад хоолоо иддэг. За Монгол хүмүүсийн хувьд болохоор бид нар чинь их хангалах дуртай, гоёх дуртай хүмүүс эдэн штэ. Тэгэнгүүт миний л анзаарснаар усан онгоцон дээр аялж явах үедээ та нар маань өстой гоёх гэдэг тэр нэг юугаа хорхоогоо өстой жинхэнэ бүгдийн дараал буух юм байна лээ. Тэгэхээр орой болгоно нөгөө оройн гоё зоогонд орохдоо оройн зоогонд чинь гоё коктейл хамгийн одоо багдаал коктейл палаж ч юм уу өмснө. Тэгэл маш гоё хүндэтгэлийн хувцснууд өмсч одоо хоолндоо зоогонд ордог. Тэгэхээр орой болгон гоё палаж өмсөл орой болгон гоё хувцас өмсөл ингээл зоогонд ордог. Тэгэл хатагтай ноёнтон гэл дуудуулаад үйлшлүүлээл ингээл явах чинь бас хүмүүсийн маань бас үзэж туулах хэрэгтэй юмнууд байж байгаа шүү дээ. Тэр гоё хүндэтгэл, тэр гоё үйлчилгээ, тэр тав тух, тэр юмнуудыг хүнээр ингээд одоо үйлчлүүлээд тэгээ суун гэдэг бол тийм ээ. Тэгэхээр бидний хувьд ялангуяа гадаад амьдардаг одоо бид нар шиг хүмүүс бол 5 отоо буудалд хүнд үйлчилж явсан үхээс хүнээр үйлчлүүлж яваагүй улсууд байдаг шүү дээ ихэнх нь. Тэ тэгээ одоо яг удаан жилийн явцад бол амьдрал нь арай дээртэд ихэнх үедээ нөгөө үйлчилж байсан зочид буудалдаа ороод үйлчлүүлэх одоо тийм үе мэдээж эрэг ирж байгаа юм л да хүний амьдрал юм чинь. Тэгтээ ер нь бол маш гоё мэдрэмж тий. Тэгээд тийм учраас аялалд гарах гэж байгаа хүмүүстэй аялын чеклистээ бэлдэж угаасаа өгнө. За тэгээд тэрэн дээр бол ямар ч байсан гоё хувцснуудаа сайн аваарай гэж тий. Сайн аваарай гэж хэлмээр идэм билээ. Тэгээ маш гоё хангалах орчин тэн дээр бүрддэг шүү. Окей. За тэгээ ер нь бол юм байна. Тэгээд юуны үнэтэй үнгүй юмнуудын тухай ингэж хэлж өгсөн. Усан онгоцон бол юу гэж ойлгох вэ гэхээр та нар маань өрөөн дээр нээх одоо яг өрөө захиалах гэж байгаа хүмүүс одоо байлаа гэж бодоход өрөөн дээр нээх ажил хөдлөх шаардлагагүй. Яг тэгэхээр өрөөнд хүмүүс бид нар ерөөсөө унтах тэгээд нэг хувцас солих гэж л орохоос биш ерөөсөө орж тэр өрөөндөө байж ерөөсөө амжтгүй тийм их програмтай, тийм их хөтөлбөртэй тийм аяллууд дээр гараа авчдаг болохоор заавал усан онгоцон гоё байх хэрэгтэй гэдгүү юм билээ. Гэхдээ яг хүмүүс чинь ингээд улмал ингээд аялах тусмаа одоо би ийм онгоцон дээр суудсан юм чинь одоо энэн дээр нь сууж үзэг онгоцон дээр сууна гэдэг. Бүр хүн чинь ингээд ер нь бол улам л ахиад идэг амтан байгаа байхгүй тий. Аялал дээр ч гэсэн яг адилхан. Аялал бол мэдээж яриг. За би газар дундын тэнгисийн аялал хийчлээ. Европын ийм улсуудаар явцсан юм чинь одоо би хойд Европ орн яваад саяны яваагүй улсуудаар явна. Швед, Норвег гээд Германы дээшээ Хамбург ч гэдэг юм. Ингээд дээшээ явна. Энэгээр нь аялцсан бол Франц, Испани юу гэдгийг те Итали гээд ингээд доошоо явнаач гэдэг юм уу Грек гээл те энэ гоё газруудаар явъя. Эсвэл одоо ингээ аялцсан бол одоо Аз аялал хийнэ. Эсвэл одоо би Дубай, Арабын Эмиратын тэр гоё маш хурдтай хөгжиж байгаа тэр тансаг баян болоод байгаа улсуудаар явна гэх. Ингээд хүн чинь ингээд аялаа нэг аялж ирээд хүмүүс эхлээд анх аялын гишүүнд болж орж ирэхтэй нэг яваад үзье гээл орж ирдэг тий. Нэг хуримлуулаа үздэг. Тэгээд нэг яваад ирэнгүүтээ ерөөсө дараагийнхаа аяллыг л ерөөсө бодоод ирдэг юм. Тэгэл одоо ингэж явцсан одоо тийшээ явна. Тэгээ би хувьдаа Европт амьдарч байгаа хүнийхээ хувьд бас нэлээ ингээд хүүхдийн амралт болохоор л нэг тийшээ бас явдаг. Бас өөрийгөө ингээд нэлээ явдаг хүн гэж би бас бодож исэн чинь усан онгоцны аялын гишүүн болсныхоо дараа
нэг аялалд явахдаа 5-6 газараар явчаад ангууд өстэй нэрэ явсан газар одоо маш хурдан нэмэгдэж байгаа байхгүй. Ерөөсөө ингээд далайн аяллаар биш аялахад бол ерөөсөө тэгж аялж байгаа уусаараа ахиж өгдөггүй. Хүн чинь нэг газар очиод 7 хоног дотор 5 газараар явчихна гэж байхгүй шүү дээ. Бид нар яаж явсан чи явах боломжгүй байхгүй тий. Тэгэхээр далайн аялал дээр боломжтой. Тэр байтугай 5 улсын 7 хотоор Ази аялал хийгээлсэн манайхан мэднэ тий. Мэднэ үл Надны өвлж явахдаа энэ өвлжтэй тий 25 он ч дуусаг байна. Тийм. Тэгээ 2 сар одоо 2 сар 3 сард манай багийнхны бас дараагийн төлөвлөж байгаа аялал маань бас Аз аялал байгаа. Тэгэхээр ер нь бол ингээд дараагийн аяллыг төлөвлөл илүү одоо гоё газар үзье, илүү гоё онгоцон дээр сууя. 4 оттой онгоцоор аялсан бол 5 дээр аялье, 5 дээр аялсан бол бүр 6-гаар аялье тий. Ингээд гэр бүлээр аялсан бол одоо зөвхөн одоо хоцын аялал хий, эсвэл хурмын аялал хий, бүр гэр бүлээ бүгдөө ингээд хоригдлол үүсгэж агаад ээж аавынхаа хатан мөнгө хурмыг хийлгэе. Тэхийн тулд бас зөвхөн 2 хүн яваад өгөхгүй шүү дээ. Хурм хийнэ гэдэг чинь бол бас нэг гэр бүлээсээ тодорхой хүмүүсийг аваа явмаар байдаг. Тэднэр дээрээ бүр зориод төлөвлөгөө болгоод тий бүр ажил болгоод хурмаа хийх гэж байгаа. Тэдэн онд хурмаа хийн. Тийм учраас одоо би гэр бүлийнхээ энэ эдгээр хүмүүсийг гэр бүл дотор нэг хүмүүсийг нь хуримтлалтай болгоод ингээд бэлдэж штэ. Тэгээ ажлын хамт олон байгууллагын аялал дээр маш их хийдэг болсон байж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ далайн аялал манай Монголд бол утгаараа хөгжиж байгаа гэж харагдаж байгаа. За ярих юм бол нэг иймэрхүү байна. Ойлгомжтой байсан байх гэж найдаж байна. Тэгээд та нартаа хэдэн ийм асуултын минут үлдээе. Нэг 15 минут асуулт хариулт явуучаад тэгээд би бас дараагийнхаа зүүн рүү орох гэж байгаа. За энэ дээр бас бизнес байгаа би товчхон хэлээд өгөхөд хэрвээ таны аялал таалагдах юм бол таны энэ гишүүнчлэл тань таатай байх юм бол та бусдтай хайртай хүмүүстэй хамгийн өөртөө сайхан санагдаж байгаа баяр жаргал өгж байгаа зүйлэн хүн хайртай хүмүүстэй хамгийн дотны хүмүүстэй л эхлээд хэлдэг тийм үү. Тэнгүүд би гэр бүлээ их жах нартай хэлмээр байна. Хүүхдүүдэд аялуулмаар байна. Найз нартай аялмаар байна. Гэх мэт ингээ явждаг. Тэгээд ингэж хэлэх юм бол энэ маань сурчлагаа болж өгдөг. Энэ компани манай одоо гишүүнчлийн сурчлагыг хийж байгаа хүмүүстэй би та нарыг шагнаа. Яаж вэ гэхээр би аялын оноогоор шагнана. Үнгүү олон одоо аялаар бас шагнал маш олон шагнал уралдаануудыг бас зарлан тэрэнд хэрвээ идэвхтэй оролцох юм бол бас таныг шагнана. Дээр нэмээд таныг бас долларын цалингаар шагнана гэдэг байхгүй. Тэгэхээр энэ дээр бол одоо мөнгөөр өгдөг 5 төрлийн бонус иждэг. Та яг цэвэр долларын орлого олно. Мөнгөгүй одоо байдлаар тий аялал төр гэх мэт байдлаар олгодог. Энэ бас зөндөө олон бас бараг 4-5 ийм урамшуул байдаг. Тэгэхээр зэрэг ийм олон урамшуулал энэ олон гишүүнчлэлийг дэлхийд дахны аялах дуртай ийм хүмүүсийг нэгтгэж байгаа энэ платформ учраас таны одоо ажлыг маш өндөрөөр үнэлдэг. Тэгэхээр энэ дээр арт дээрээ бие биенээгээ урих юм гоё систем байгаа. Реферал систем байж байгаа. Тэгээд та хүмүүсийг ураад таны баг гэж ярина шүү дээ. Одоо та олон хүмүүсийг ураад тэр чинь юм холуула болоод тах юм бол 1-2-оос дээш хүмүүс баг болж ирнэ тий. Тэгээд ийм багч нь олон болоод ирэхийн цагт таны нийтдээ сар болгон хөрөмтлүүлж байгаа оноо чинь нийтээр нэг юм оноо гэж тоологдоод эхэлнэ тий. Тэгэхээр тэр оноогийн хэмжээгээр таныг бүр тэр байтугай левел ахиулаад цол хэрэгмээр шагнаад ингээд одоо долларын мөнгөн шагналуудаар шагнаа авчдаг. Тэгэхээр зэрэг та аялангаа бүр дээр нэмээд аялаад наранд одоо биеэ шараад хөлөг онгоцдал 5 отоо хөлөг онгоцсон дээр биеэ шараад хэвтэж байхдаа таны гар утсан дээр таны компьютер дээр бизнес чинь хамт явж идэг бас юм байгаа. Тэгэхээр зэрэг энэ бол орчин цагийн үнэхээр гайхалтай бизнесийн одоо загваруудын нэг тий манайхан бол одоо мэддэг болж байгаа онлайн дээр интернет дээр бизнес хийж бол монголчууд маань сурж байгаа. За ер нь бол сурж байгаа. Тэгээд бас ийм бизнесийн төрлүүдэд оролцож бас монголчууд сурсан тий ковидын нэг одоо эерэг юм нь хүмүүс гэрээсээ дэлхийн бүх хүмүүстэй нүүр царайгаа хараад холбогдож болох юм байна. Гэртээ суужгаад би дэлхийн шилдэг сургуулиудаас боловсрал авч болох юм байна. Би ерөөсө сурч болох юм байна. Бүх юмыг би онлайнаар хийх боломжтой байна. Тэр байтугай одоо дэлхийн төв дамнасан том одоо концерн корпорацийг хүртэл интернетээр бүтээж болох юм байна. Тийм том бизнесийг би интернет дээр барьж байгуулж болох юм байна гэдгийг
монголчууд ойлгосон. Монголчууд гэлтгүй юм дэлхийн хүн төрөлхтөн бүгдээрээ тэр цагт 20-нд байх үедээ тэр нөгөө хэцүү цаг үе чинь заавал юм боломжийг бий болгож гаргаж ирж байдаг те. Тэгэхээр хэцүү байна, 20-д байна. Бид нар одоо яах вэ гэтэл бид нар интернетийн агуу том боломжийг бид нар одоо олж харсан ба штэ те. Урд нь бол олж харсан хүмүүс байсан. Гэхдээ тэгж одоо масаараа ойлгоогүй л байсан байхгүй те. За тэгэхээр ийм гоё бизнесийн боломж байгаа шүү гэдгийг ингээд цухас дурдчих. Бизнес сургалтууд тусдаа явагддаг. За компани бол сургалтаар гайхалтай бөмбөгддөг гэдгийг бол хэлмээр байна. Компани одоо үүсгэн байгуулагч нь өөрөө ментор хүн учраас хувь хүний хөгжил болон тэр манлайлал тий үлгэрлэл тэр хүмүүсийг удирдах энэ тал дээр бол гайхалтай сургалтуудыг угаасаа энэ түнш болж байгаа хүмүүстэй өгчдөг. За түнш гэдэг дээр ингэж бизнес утгаар нь ажиллая тий би дээр нь бас мөнгө олё гэж байгаа хүмүүс бол $95 нэмэлт мөнгө төлдөг шүү. За тэгэхээр $95-аар та энэ компани дээр бизнес хийе гэдэг эрхээ худалдаа авчиж байгаа. Та 6 сарын дараа дахиад би үргэлжлүүлээ бизнесээр нь ажиллааг бол дахиад 95-аа төлөх сунгана. Тэгэхээр хэрвээ за эхний 6 сар оролдоод үзлээ би чадахгүй байна, болохгүй байна гэх юм бол тэгээд дахин 95-ыг авахгүй байж болно. Тэгэхээр 6 сар тутам нэг удаа 95-ыг төлөө та энэ компани нэр логог ашиглаад энэ компани одоо начиг ингээд те юуг нь хүмүүс танилцуулаад ингээд энэ дээрээ бага үсгээд мөнгө олоод ингээд давхар нэг орлогын их усүр болгоод ажиллах юм бүрэн боломжийг $95-аар энэ компани хүмүүст олгодог шүү. За тэгээд сургалтууд тусдаа бизнес түншүүдэд зориулсан түнш гэдэг нь бизнес гишүүдэд хэлж байгаа. Тэгээд түнш гишүүдэд зориулсан сургалт компаниас явагдаж байдаг. Монголын маань одоо удирдлагуудаас энэ лидерүүдээс ч гэсэн явагдаж байгаа. Тэгээд аялагчдад зориулсан гэдэг өнөөдөр их шиг те. Тэгэхээр Монголын сургалтууд болохоор зэрэг ингээд өдөр өдөрт ингээд хуваарлаад авцсан. Өнөөдөр гэхэд шинэ хүмүүс зориулсан хуваарь сургалт нь би явуулж ачлаа те. Гэх мэт ингээд өдөр болгон сургалт байдаг. Та нар маань өөрсдөө хөгжүүлээд мэдгүй юм мэдээд авъя сураад авъя гэх юм бол ерөөсө сургалтаар бол та нар өөрсдөө цагаа гаргаад үздэг юм бол сургалт мэдээлэлээр хоцорчих одоо мэдгүй болчих гэдэг юм юу ч байхгүй. Одоо үнэнхээр их сургалттай. Таныг лидер болгохын тулд үнэнхээр их одоо компаниас анхаардаг гэсэн үг. Тэгээд компани тэгж анхаардаг болохоор орж ирж байгаа хүмүүс нь жинхэнэ одоо бас лидер болох гээд айгүй хичээдэг. Тэгээд эхнээсээ лидерүүд болчихсон хүмүүс маань маш их хүмүүст бас сургалт өгдөг. Тэгээд тэр бас багийнхан дотроос лидер гарах гэж бас их ажилдаг гэсэн. Ерөнхийдөө ингээл хувлал яваад идэв шүү дээ. Хүн өөрөө ямар байна тэр л багийг үүсгэж байдаг те. Тэгэхээр энэ компани маань өөрөө тэр манлайлал дээр их анхаардаг учраас тэр хувийн бизнесээ хөгжүүлэх дээр их анхаардаг учраас ер нь бизнес маань энэ зөвхөн аялагч гэхээсээ гадна бас энэ бизнес тал дээр бас маш их хүмүүсийг урамшуулж, идэвхжүүлж, салинжуулж те ингэж явдаг байгаа шүү. За окей. За тэгээд би бичлэгээ явуулчихсан дуусгачих. Тэгээд хідэн асуултанд хариулнаа. Тэгээд энэ сарын одоо нэг компаниас зарлдаг нэмэлт урамшууллууд байдаг шүү дээ. Тийм урамшууллын талаар тодорхойлгоо өгөөч.